Юу цаана Keydrop-тер хамтран оруулж байгаа цуврал бичлэгүүдийн анхны дугаар орж байна. Тэгээд үлээ Keydrop-т тоглох нэ. Keydrop нь Counter-Strike дотор байдаг кейснүүтэй адил кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байгаа. Өөрийн үеийн скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус нэрлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азаа үзээрэй. Та бүхэн CTS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахсаад нь миний оруулсан giveaway-д орж азаа үзэх боломжтой. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унагаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга олохгүй л Fire swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CTS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Ерөнхийдөө Keydrop-ыг мэддэг болсон байх. Тэгээ Keydrop болонгууд loot box сайт байгаа. Ер нь CS дотор кейс задлалтай адилхан янз янзын кейснүүд байгаа. Тэнчнээс тэгээ азтай байвал үнтэй мунгаан жоо газгүй байл юм тухай юм байна. Тэр нь тэгээ адилхан байв. Тэгээ энэ чөнөөс олонгууд өнөөдөр цуврал видеогоор болонгууд ер нь шинэ лодоут хийнэ гэсэн бодолтой байгаа. Тэгээд хамгийн ихний юм нь болонгууд хутгнаас эхлэх хэрэгтэй болов. Нэг плейскийн ер нь бол хутга унгаад юм гэж бодож байгаа. За миний тэгээд хайж байгаа юм болонгууд ер нь бол M9 орн хутга хайж байгаа юм. Тэгээ мань болонгууд өөрийнхөө хутга нэг ер нь бол нэг юм Shadow Dagger-тэй мань аврууд авсан шүү дээ. Тэгээ тэрийг ер нь бол баг жил тоглож байгаа. Сая Fever Case задлахтай ер нь бол хамгийн базараа Fever Case задлаа тэгээ ер нь бол мань архинд орсон. Тэгээд хамгийн ихний хутгаа бол манайгууд M9 авъя гэж бодож байгаа. Тэгээд хэдүүлээ Skin Changer дотор нь байгаа бэлэн хутгнуудаас сонирхож үзье. За Skin Changer-т байгаа айтемнууд бол угаасаа одоо шууд татхад бэлэн байгаа айтемнууд байгаа. Хамгийн үнэтэй юмнууд нь Gamma Doppler, Butterfly Knife тэ дараагийн тоорууд бол одоо бол байгаа юм байна. Тэг өдөр болго апдейт хийх юм байлээ. Тэгээд хинчээ нэг M9 байгаа. Тэр нь болонгууд Fade байгаа юм байна. Ер нь бол яг ч надад M9 барих зорилготой байгаа. Эсвэл магадгүй би нөгөө амар их юу өрсөн штэ Shadow Dagger өрсөн жижиг хутга барьж чагаад одоо болонгууд хэсрэгээрээ том юм барьмаар санагдаад байгаа. Нэр тэрнээс өмнө би бас нэрээ бас танахт оруулах giveaway-д оруулах айтемнуудыг бас хийчихье гэж бодоод. Тэгээд Meow дээр ярьж хахад бол ерөөхдөө Keydrop-ийн ер нь бол giveaway нь бол амар давгуулах шиг байлаа. Амар хурдан задарч ингэсэн Meow. Тэгээд би болонгууд энэ стримний өмнө ерөөхдөө турш үзээд ер нь бол оруулаад үтсэн. Одоогийн байдлаар бол стрим дээр унгаагаад ер нь бол оруулсан байгаа 5 gift байгаа юм байна. Та нар нэрээ CTS промо код оруулах юм бол энэ 5 хутгыг ер нь бол $2 депозит хийгээд giveaway-д оролцох боломжтой байгаа шүү. За. Тэгээ ер нь угаасаа дараагийн цуврал бичлүүд ороод ирэх энэ хүмүүсийн тоо амар их чинь тэрнээс өмнө эхний бичлэг үзэж байгаа та нарт бол илүү боломж авах гэж бодож байна. Хамгийн ихэнд танилцмаар байгаа юмнууд нь бол event case энэ чи одоо 14 оны дараа алга болчих кейснүүдийг бол хамгийн ихний бичлэгээр ер нь дөрвөлдөө туршаад үзье гэж бодож байна. Тэгээ энгийн бусд одоо та CS:GO skins-ийг мэдчихл байгаа. Тэгээ тэрнтэй адилхан ер нь Jester mode, инээтрээ бүх юм л байгаа. Тэгээ энэ ч дэс одоо унж болох хамгийн гоё юм нь бол Marble Fade юм байна. За хэдүүлээ шууд ер нь бол Jester mode-аар задлаад үзье. За 3-аар задлчих дөө. 100 задлж байгаа. За амар чангуу юм байна дууг насаад. Оо. Окей. Ер нь хутгаа авахд бол амар ойрхон болчихж байгаа юм байна. Эхний кейснээс ийм урдан амархан яндаачлаа. Тийм амархан яндор тийм болов 4.3% шансаар унгацсан. Тэгээ $100 ер нь бол $500 болчихсон юм байна. За дахиад унжвал Rigid гээд одоо коммент дээр зөндөө орж ирэх л баг. Одоо Rigid бишээ гэдэг батлахын тулд барыг унжлаа гэж бодлоо. Батлахын тулд нэг $100 шатъя да. Гэтэ яг хөө цаана бол маань энэ $300 яшиг хийж байгаа шүү дээ. За Fast Open доод тэр намайг апгрейд хийж хийх боломжтой гоё хутган өгч. Энд ч бүр Butterfly Lore унах боломжтой юм биш. Хоног багт гэхдээ 0.2. Ер нь бол хэцүү л хэл та. За анхны тэр хутганаас ер нь бол авсан ашигаа ер нь бол одоо алдаад эхэлж байгаа. Ер нь бол одоо буцаад үндэ дүн орж иж байгаа байх. Ерөнхийдөө маань одоо алдах хэрэггүй шүү дээ. $3,000 хутаг тартахын тулд ерөнхийдөө алдах хэрэггүй байгаа. Тэгээ дээрээс нь би та нарт ер нь бол энэ ч сунсан дэ чгүй юмыг бол giveaway руу одоо оруулах бодолтой болохоор. Тэгээ дараа хэмжтэй. Баахан хутаг оруулсан маа юм чи надад бол энэ вулканыг унчвал яас giveaway руу оруулж амар гоё санагдаж байна. Найнчаас гарсан. Би та нарт giveaway-д оруулахтай чгүй юмыг магадгүй $45 кейсээс унах авах. Гэтэ би одоо тэр M9-ыг бариад гэтэ гол нь гэтэ ямар өнгөөр дагчих юм. M9 одоо Marble Fate ч одоо M9 Marble Fate M9 Fate ч одоо за шар комбо хийж болох юм, ягаан байж болох юм, синхэр хийж л ер нь бол хүссэн лүгээл хувирж олно л доо. Энэ бол хутгнаас үл хамаар ер нь бол
Яг нэг өнгөнд дагсан утга биш болохоор тэгэл 3 өнгөө холиод авчлаа. Эсвэл угаасаа тэр чигтэн тийм алаг лодот хийсэн ч бас болох байх. Тэгээ амар тийм өнгөлөг гэлцэл бас скинүүд сүүлийн үед амар гарч байгаа шүү дээ. Тэдрийг нь холбоод ер нь л хийж болох юм. Энд чи болонгууд case art-над survival falchion тэгээд нэг AK байгаа байна. Магадгүй энэ ч нэг locking skin ч юм уу, дажиг locking skin ч юм уу нэг M4-ны skin, эсвэл магадгүй апны skin байвал бас байж болох. Би бас maybe ингээд тэр хоёулаа цагаан skin маа юм чинь тэ up print stream бас гівэрээвэл бас тэ бүгдийн нэг хүн очичвал бас комбот болох юм байна. За тэгэхээр хэдүүл терминус руу буцах юм байна л да. За энийг ганц зэргүүлчих тэгээд. Энэ бас нөгөө миний хараагүй шинэ лод отны ап байхгүй. Ап гэх ак авахгүй. Энийг харангууд бас их гоёлаар гэж. За эдрийн зарчи $137 ямар ч гэсэн ап Асимовыг бол манайл гівээр оруулчих гэж бодож байна. Тэгээд хэдүүлээ яг утганы хайралтай орё за. За my US credit giveaway тэгээд ерхий би энэ ч болонгууд ап Асимовыг оруулах гэж бодож байна. Урсус энэ хоёрыг болгоом маань апгрейд хийх юм байна. Өчтөр унаасан энэ бас бэлийг за энийг баг эрингээс л хотго руу оруулах зүгээр л юм байна л да. За би энийг аль болох цөөхөн хүн дээр магадгүй ихний бичлэг юм чинь те 200 хүн дээр гэх юм бол $3 депозит хийхэд л ер нь л ихний 200 хүнээс нь бол бат ап Асимовт болох боломжтой юм giveaway чи за. Тэгээд та нар ихт орох боломжтой байвал их зүгээр. Үгүй анхны бичлэгийг орж байгаа юм чинь төрүүлээ үзсэн хүмүүс ер нь бол энэ ап Асимовыг авчих хөтөө. Апгрейдер руу оронгууд би энэ чи 2 скин сонгож болно. Өнөхий би энэ хоёрыг нийлүүлээд энэ чи түрүүний фейд руу үзүүл яад юм бэ гэсэн бодлого байхгүй. Тэнгүүд 27% шас. Энд чи би болонгууд балансаа нээх боломжгүй юм уу? Тийм л юм байна л да. Хэрвээ би энэ бэлгийг орчод 76.8% шастай байхгүй. Бас өчтөрийн стрим дээр унгацсан имийг би уулна хадгалтын мөксөн бодолтой байсан. Тэгээд энийг аваад ер нь бол дуусгах зөв санагчлаа л та маань 26%-ийн шансаар яг үндэ хожно гэж бодохгүй байна л да. 27% гэдэг чинь. Яг гоо дараагийн бичлэгүүд дээр хэдүүлээ жоохон ёндоогоо үздэг тийм high risk юм хийж үзнэ за. Энэ удаа ихтер болонгууд 76%-аар харин баруун уу зүүн үү? Өвшөө дээр үү доор бол юм ба штэ энэ бол. Доор юм байна. Яа. Окей. Зарим та нараас асуумаар байгаа юм болонгууд энэ фейдийг ер нь бол ямар өнгөтэй хослуулах уу? Хэдүүлээ татчулж байгаад баг харчих юм уу? Харж байгаад ер нь бол ямар скинүүтэй хослуулж болох тэрийг сонгох юм. Ямар ч гэсэн хүчээсэн скин олчлоо. Тэгээ манай 3 хоног ер нь бол скин чейнжер апгрейд апдейт руу ер нь апдейтлаад гоё юм 80 орж ирэх нь харж байгаад өнөөдөр орж ирэхээр нь ер нь бол энийг гусчих гэж бодсон юм. Окей, трейд оф нь ирсэн байна. За их хувийн фейд багасаа л ш найдаа. За энэ төрөд орж ирсэн. Oh no. Oh no. Ерхий баг юм нэлээд цагаан тарагдаж байна да. Let's do this quick. Yikes. Үеч бороо шидэр хийжтэй. Амар хөөрөд лавсан. Yikes. Тэгээ яг ганц авууштай юм нь болонгууд яг үзүрт нар хийж байгаа чинэлийн ягаан өнгөнд болгоод банийх нь бэлий тоосолж байна. Гэтэ доотлон цагаан болохоор үлдээд алдахгүй наа. За тэгээ мань болонгууд уншлаа ер нь бол M9 Fate-тэй ямар Glover recommendation юу байна гэсэн чинь ер нь хүмүүс specialist Glow энэ хэмтхэн байдаг. Эсвэл Omega Glow байж болох энэ шар хэсэгтэй болохоор Vice Oil бас ягаан хэсэгтэй болохоор сонирхолсон байна. Тэгээ ер нь бол танад ямар бэлий таадаж чинь юу байж болох уу? Ерөнхийдөө ямар төрлийн комбо байх вэ? Ер нь бол бэлийнээс амар шалтгаална шүү дээ. Тэгээ болоо та нар коммент хэсэгтээ бичээд өгөөрэй за. Тэгээ дараагийн бичлэг уулзтаа. Түр баяртай.